Сайн байцгаана уу? Байгаль орчин судалгаа шинжилгээний төвөөс эрхлээ авалдаг байгаль орчин подкаст энэ удаагийн зочинд хөдөө аж ахуйн их сургуулийн, агрологийн сургуулийн ахлах багш доктор дэд профессор Дам Даржааг хүрэлцэн ирүүлсэн юм аа. Өнөөдрийн яриагаа бол Монгол орны хөрсний төлөв байдал одоогоор ямар байгаа юм болоо? Тэгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За, баярлалаа та бүхнийг бас урьж оролцуулж байгаад талархаж байна. Тэгээд энд яг хөрсөн бүрхөвчийн хөрсний төрөл зүйл, хөрсний судалгаа, за энийгээ болохоор бохирдол, дороотол, илэгдэл, эвдрэл. За яг энэ чиглэлээр судалгаа хийгээд одоо нэг 10 жилийн судалгаа хийсэн байна. За энэ судалгааныхаа үр дүнд тулгуурлаад бас та бүхэнд өнөөдрийн мэдээллийг хуваалцъя гэж бодсон юм. За тэгэхээр Монгол орны хөрсөн бүрхөвч гэж ярих юм бол Монгол орны хөрсөн бүрхөвч 1,500 км² нутаг дэвсгэртэй. За тэгээ газар ашиглалтын нөхцөл байдлын хувьд бол бас арай өвөрмөц өөр. За газар зүй байгаль цагуурын хувьд бас арай өвөрмөц онцлогтой байдаг. За тэгэхээр манай Монгол орны одоо яг хөрсөн бүрхөвчийн хувьд бол одоо дэлхийн бусад улс орнуудын ингээд хөрсөн бүрхөвчийн үржил шим одоо үржил шимэл гэж яриа шүү дээ тийм ээ. Үржил шимийн ингээд онцтой харьцуулах юм бол үржил шимээр ядам гэж үздэг. Тэр ядамг ядуу байгаатай холбогдуулж бид нар яагаад одоо тэр ядамг байна гэдэг дээр ярих юм бол манай Монгол орн чинь одоо эрсдэс уур амьсгалтай за харьцангуй нэг 1200 метрээс дээш метрт өргөгдсөн. Ер нь бол одоо гол нийт нутгийн нэг 560 метрээс 4000 метр тийм ээ далайн зүнс дээш өндөрт өргөгдсөн. Одоо ийм өвөрмөц уур амьсгалтай за уулын талын тийм өвөрмөц онцлогуудтай хөрстэй. За тэгээд ер нь бол хөрсөн бүрхөвчийн хувьд гэж ярих юм бол одоо газар хөрсөн бүрхөвчийн хувьд гэж ярих юм бол ерөнхийдөө одоо нийт нутгийн нэг 70 орчим хувь за 60-аас 70 орчим хувьд нэг хөрсний хэв шинжилдэг. За хөрөн өрсгөл хар хөрөн, зайвар хөрөн шорон гэдэг олон одоо хэвдийн хэв шинжийн хувьд бол ангилдаг байгаа. За тэгээд ер нь бол одоо газар ашиглалтын хувьд гэж ярих юм бол манай улаан Монгол улс чинь тийм ээ нийт одоо хот тийм ээ хөдөө аж ахуйн хөтөлбөр газар ч гэдэг юм ингээд ангилна. За нийт одоо тэр нийгэм эдийн засгийн хувьд явах юм бол манайх одоо хөдөө аж ахуйн аралтай одоо хөдөө аж ахуйн одоо маш их одоо бараа бүтээгдэхүүн бий болгож идэг. За одоо сүүлийн 20 жилдэл гэж ярихад одоо Улаанбаатар хотын төвлөрөл маш их хэмжээр нэмэгдлээ. За тэндээс үүдсэн одоо янз янзын асуудлууд байна л да тийм ээ. Өнөөдөр одоо хөрсний бохирдол гэдэг зүйл одоо маш тулгамдж хүчтэй яригдж эхлэх болсон байна. За тэгээ энэ талаар бас хийсэн судалгааны дүнгууд байна. За тийм л байна да. За тэгээд ер нь бол Монгол орны хөрсийг одоо гарал зүүн хувьд ярих юм бол одоо бид хэд уулын талын гэсэн тийм хоёр том бүлэг таваагаад утж байгаа юм да. Тэгэхээр талын гэдэг маань бол ерөнхийдөө бол одоо энэ Богдуулаас уршаа, за тэгээд Өврангаа урталаа, Баянгарын уртал, Зааговалтай, тэгээд их олон нуруудын өнд их нуруудын отгор алтай өөргойг бол ингээд ангилна. За тэгээд энэ ангил дээр юу гэж ярих гэдэг нь гэхээр манай Монгол орны хөрс одоо үржил шимээр ядуул гэд би ярьсан шүү дээ. Дэлхийн дондчтой харьцуулах юм бол гисэн хэдий ч манай Монгол орн бол эрд зүйцээ боломж хөндөртэй байдаг. За тэр эрд зүйц гэж юу хэлэх гээд энэ гэхээр ерөөсөө одоо бидний тооцоо судалгаа мэдээгээр тийм ээ одоо энэ одоо геологийн түүхэн мэдээгээр гэж ярих юм бол энэ 60 сая жилийн өмнөх түүхтэл ярил л да. Тэгэхээр манай Монгол орны хувьд одоо 60 сая жилийн өмнө бол одоо асар их тийм далай нуур цөөрөн байжээ. За мөн уур амьсгалын хувьд одоо экваторын бүсийн уур амьсгалтай асар их хурд унцундаг за дулаан уур амьсгалтай ийм цагуур бий байсан. За нотлох баримт нь одоо юу одоо энэ нөхөр ягаад тодлоо яриад энэ гэдэг юм хөндөгж бодож шүү дээ. Нотлох баримт нь юу вэ гэхээр одоо хөрсөн дотор байгаа органик үс агуулмж хэлтгэн. За органик үс агуулмж юу үзүүлж ийн гэхээр энд одоо манай Монгол орны говь тал хэрийн бүсээр хөрн нүрс маш их хэлбэг бай. Тийм одоо дандаа нэг 40-50 метрийн гүн гэхэд хөрн нүрс тэгээ сайхан кокс нүрсүүд гарч ирж байна. За мөн илтгэх баримтууд нь юу вэ гэхээр нөгөө динозаврын улмөр ялангуяа говь тал хэрийн бүс рүү тийм ээ. Динозаврын яс чулуудсан өндөгч гэдэг юм уу. Тэгэхээр хуучин бол одоо олон сая жилийн өмнө би одоо яг 60 сая жилийн өмнө гэж жишээ авч штэ тий. Тэгэхэд одоо тэнд бол одоо нөгөө том мөлхөгч тийм амьд организмууд дүүрэн нөгөө динозаврч гэдэг юм уу. Тэгээд тэр ус за усан тойрсон одоо асар хэмжээний тийм ногоон ургамал байсан. Тэр ногоон ургамал одоо ямар нэгэн тектоникийн өөрчлөлтөөр хөрсөнд орсон байна гэж үздэг. За тэгээд нөгөө одоо олон твүүд салж нийлсэн одоо олон л хүчин зүйлийн тухай ярьдаг шүү дээ тий. Салт нийлсэн учраас тэр экваторын бүсийн одоо тэгш өндөрлөг тэр гэмла уус гэж үүссэн. За тэр уус үүснээс хойш одоо энэ Монгол орны дулаан уур амьсгалыг хаасан байна гэсэн
бичсэн тооцоо судалгаа мэдээнүүд байна л да. Баримтууд байна. Тэгэхээр манай Монгол орны хөрс дээр эрдэсвэцийн агуулмж өндөртэй. Одоо ялангуяа ингээд би юу хэлэх гээд байна гэхээр Монгол орны говь тал хэрийн бүс дээр одоо ургадаг ургамал гэхэд одоо шимт чанарын хувьд бол их өндөртэй. За тэр юу гэлтэй нөхөр доор хөрсөнд байгаа эрдэсвэцийн агуулмжийг л хэлж байгаа. За тэгээд ерөөсөө бид хэд хэрвээ одоо энэ боломж нь байдаг бол тэр тал хэрийн бүс рүү одоо газар тариал эрхлэх бүрэн боломж байна. Хэрвээ ус нь байдаг бол тийм ээ. Тэгэхэд бол одоо амттай чанартай бүтээгдэхүүн бий болгоод одоо тэрийг дэлхийн зах зээл дээр нийлүүлдэг ч юм уу ийм одоо боломжууд маш их байна. Тийм жишээнүүд байна шүү дээ. Одоо Австрали улс гэхэл яг манай Монгол орны Баянгор аймгийн нутаг дэвсгэр шиг нутаг дэвсгэртэй. Тэр нь болохоор яг одоо энэ өмнө говь шиг ийм говь дээгүүрээ тийм дайрган учаастай тэгээд тийм эрдэсийн үед агуулмж өндөртэй, органик үс багтай тийм нутгаар амьсгалтай нутаг байсан байгаа юм. Тэгээд одоо нийт нутгийнхаа бараг 90 орчим хувийг тийм битүү ой мод болгочихсон. За тэн дээр одоо бүтээгдэхүүний бахаар ус үзэн маш хэмжээгээр тариалцсан. За тэр нөгөө эрдэсвэц ихтэй хөрсөн дээр сайхан гоё чанартай амттай бүтээгдэхүүн бий болгоцсон. Нөгөө ус үзэн дэлхийн зах зээл дээр гаргадаг ч юм уу тэрийг одоо амттай чанартай вино үйлдвэрлэх ч юм уу тийм айхтар том жишээнүүд байна. Манайд одоо бас боломж байна гэж миний хувьд одоо хөрс судлаач хувьд бол харддаг л да. За их баярлалаа. За тэгээд одоо түрүүний таны дурдлаа шүү дээ тийм Монгол орны хөрсний онцлог тий одоо давуу болон сул талуудыг тий их юм одоо юу гэдэг онцлогуудыг та сая дурдлаа. За тэгэхээр одоо нөгөө Монгол орны хөрс одоо хэрхэн өөрчлөгдөж идэм болоо та түрүү хэллээс 60 сая жилийн өмнө юм байсан. Ийм болохоор тэглээ гэж та сая дурдлаа. Тэрэн дээрээ дэлгэрүүлвэл ер нь хэрхэн өөрчлөгддөг юм болоо? За ер нь бол өөрчлөлт орж ийн. За миний юу хувьдээ бидний хийцэн тооцоо судалгаа бидний одоо багш те багшийн минь багш гэдэг юм ингээд хийцэн тооцоо судалгааны мэдээ тоондоор үндэслээд яг нэг арга зүгээр нэг төвшөнд хийсэн юм судалгаанууд үзэхээр одоо атар газар эзэмсэн цаг үе гэж ярихад одоо 1958 оноос хойшоо бид нар одоо газар тариал эрхэлж гисэн байна шүү дээ тий. Хамгийн одоо их дата тоо мэдээтэй баримт нотлогоо гэвэл энэ газар тариалангийн хөрсний тоо мэдээ их байна. Тэгэхээр одоо нийт Монгол орны хэмжээ 1,500 км² нутаг дэвсгэртэй гэж үзэхэд тэрний одоо хөрсөн бүрхөвчийн хувьд бол бэлчээрийн хөрс 31.2% дорооцсон байна гэж байгаа юм. Дорооцсон. Тэгвэл тэр болоо их ч юм уу дунд ч юм уу сул ч юм уу одоо ямар нэгэн зэрэг бүх зэрэглэлийнхаа хувьд л нийлүүлээд 31.2% гэлцсэн. Тэгэхэд одоо тариалангийн хөрс бол 60.8% дорооцсон байна гэсэн тооцоо байдаг. Тооцоо байдаг. Бүр 2024 оны тоо шүү. Тэгээд энэ тооцоо мэдээ одоо тариалангийн талбар дээр хамгийн их байна л гэж хэлж байна л да. Тэгэхээр ерөөсөө тэр атар газар эзэмсэн цаг үе гэж ярих юм бол одоо Сэлэнг аймгийн Баянгол сум тий баруураа Баянгол дээр одоо мониторингийн тариалангийн талбар орсны мониторингийн сүлжээцийг байгуулах гэдэг ийм тооцоо мэдээ судалгаа одоо төрийн том ажил явж байна л да. Тэгээ яг энэ нэг цэг дээрээс авсан бид нар тооцоо мэдээ судалгаануудыг ингээл хийгээд үзээд хахаар одоо 58 онд ялцамгийн агуулмж гэж шүү дээ. Одоо тийм хөрсний хөрслийн хамгийн чухал үзүүлэлт болох ялцамгийн агуулмж. Ялцамгийн агуулмж гэтэл одоо 3.2% байсан бол одоо 2024 оны тооцоо мэдээ судалгаа гаргахад одоо 2.1% болчихсон. Бүр 1.1%-аар алдчихсан. Тэгээд ийм одоо ер нь бол тийм хөрсөн бүрхөвчин дээр ярихад бол тийм сайн одоо ярих одоо эрэг тийм мэдээ алгалтай надад одоо дандаа сөрөг тийм буурсан байна, илэгдсэн байна, дороотсон байна, бохирдсон байна гэсэн тооцоо судалгаанууд л ярих гад байна. Тэгвэл бид нарт одоо тэрийг одоо тийм ээ зөвөр эргээр хүлээж аваад одоо урьдчилан сэргийлээд сайжруулах арга хэмжээнүүдийг аваад явах юм бол одоо болохгүй зүйл алга байна л да. Ер нь бол тийм яг илэгдүүлсэн дороот болчихсон гэдэг байна. Тэгээд одоо энэ талаар тооцоо судалгаа тэгээ цаашид авах арга хэмжээнүүдийн талаар мөн боловсон хүчин энэ төргээл олон зүйлийн тухай ярьж болохоор байна. За та хэллээ шүү дээ. Илэгдэл дороотолтой тэр дундаа ингээ хөрсний бохирдол гэж одоо бид хэд чинь байнга ярьж байдаг сэдв байгаад байгаа. Тэгээ зарим хүмүүс маань яг бохирдол гэж юу юм бэ? Хөрсний бохирдол гэж одоо ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг одоо анхан шатны гэх юм уу одоо мэдээлэл дутмаг байдаг. Тэгэхээр танаас хүсэж зүйлээ Монгол орны хөрсний бохирдлын талаар та нэг товч мэдээлэл өгөхгүй юу? За тэгээ яг сүүлийн жилүүд бас бохирдлын талаар нэлээд судалгаа хийлээ. Бас хүмүүсийн тооцоо мэдээ судалгаа бас харьцуулж үзлээ, харлаа уншлаа л да. Тэгэхээр бохирдол гэж юу хэлээд юм гэхээр ерөөсөө хөрсөн бүрхөвч тийм ээ одоо байгалийн хувьд физикийн, биологийн хувьд өөрчлөлт орж. За тэр нь болохоор амьд организм болон одоо амьд организмд өөрчлөлт, за мөн хөрсөн бүрхөвчөндөө өөрчлөлт одоо нөлөө үзүүлээд байгааг л хэлж ин л сөрөг нөлөө үзүүлэхийг л бохирдол гэж хэлээд байгаа. Тэгээ бохирдлыг бол дотор нь одоо физик, хим, биологийн гэдэг юм уу ингэж хуваадаг.
За тэгээ өнөөдөр яг одоо манай дэлхийн түвшинд, манай Монгол орны түвшинд гэж ярих юм бол одоо бохирдлын судалгаануудыг бол хийж байна. За хийсэн судалгаанууд гэхээр одоо ерөөсөө хүн металлын бохирдлын судалгаа, за мөн биологийн бохирдлын судалгаа нөгөө эрүүл ах шүү дээ тийм ээ. Нийт нингийн тоо, за E. coli, salmonella, hog coli, titer, Birkbeck-ийн таньц гэдэг одоо ингэсний сахун цэрэг үсгүүцүүд гэж юм энэ талаараа судалгаанууд их маш хийдэг. Тэгээд хийсэн судалгааны үр дүн тоо материалаас одоо би танилцуулъя гэхээр ер нь бол их сонин тооцоо мэдээ гардаг. За биологийн бохирдол бол ерөөсөө тэр одоо доктортой үзүүлэлт биш юм а гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нөгөө амьд организм гэдэг чинь одоо хөрсний температур тийм ээ 5 градус Цельсиус температурт нэмэх тулаан болоод ирэнгүүт идэвхждэг. Амьтаа болж ийн гэсэн үг. За тэгэл амьтаа болоод ирэнгүүт нөгөөг чинь идэвхжээд цаах хөрсийг тийм ээ одоо бохирдуулагч бодисууд нь эхлээд тэн дээр болохоор нөгөө үзүүлэлт нөгөө E. coli, salmonella энтергээл нөгөө тэр үзүүлэлтийг үздэг хэсгүүд гэдэг чинь нөгөө амьд организмуд байж идэг байхгүй юу? За тэгэд ерөөс нь ингээд зуны улиралдал үзэхээр одоо өссөн буурсан гэдэг айхтар тийм докторгүй үзүүлэлт гарч идэг. За энэ гэхдээ бид нар бол үзэх нь зөв. Гол барьдаг зүйл бол ерөөсөө хүн металлын бохирдол. За хүн металлын бохирдлыг бол ерөөсөө нийт тэр 16 элементээр маш сайн үзэж ийн л да. Одоо энэ манай Монгол улсад магадлан эзэмшлэгдсэн лабораториуд байна. Хүлээн зөвшөөрөгдсөн. За энэ лабораториуд дээр одоо хийсэн шинжилгээний дүн дээр тулгуурлаад 2023 2024 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 9 дүүргийн хэмжээнд одоо нийт мониторингийн 500 зэг дээр хийсэн судалгааны дүн байна. За энэ бол нийслэлийн байгаль орчны газартай хамтарч за манай хөдөөж сургуулийн бас судалгаа шинжилгээ одоо хийдэг эрдэмтэд судлаачид ингэж оролцсон тооцоо мэдээ судалгаа байна. За тэгээ эндээс үзэхээр ер нь бол яг ингээд задлаад ингээ аймаг тийм ээ аймаг нэ 9 дүүргийнхаа хэмжээнд ингээд энэ хаана ямар бохирдолтой байна гэж ярих юм бол өнөөдрийн бид хоёрын бас яриа нэлээд сонирч бодох байх л та. Би зүгээр яг тооцоо мэдээ судалгааг ингээд нэгтгэхэд хэлэх юм бол за хүн металлын бохирдлоор 55% нь 55.2% бохирдчихсан байна гэсэн тооцоо судалгаа байна. За биологийн бохирдлын хувьд бүр 78.1% бохирдчихсан гэж зөвхөн 100-ны хугацаанд. Гэхдээ та нар энийг бас айхтар өндөр тоо яас айхтар бохирдолтой вэ гэж бас харж болохгүй л дээ. Ер нь энэ дандаа бохирдох шалтгаантай бохирдсон цэгүүдийг бид нар шинжилх ухааны үндэстэйгээр тогтоосон. Яг үхээр нэгдүгээрт нь торлолын арга, хоёрдугаарт нь тэр бохирдлын одоо цэгүүдийг сонгох аргууд байна, гуравдугаарт нь тэр ард иргэдийн мэдээлүүд байна. Тэгээд дөрөвт нь болохоор тэр олон хүчин зүйлийн судалгааны аргууд мөн эрдэмтдийн одоо энэ тооцоосон өмнөх одоо мониторингийн цэгүүд байна. Тэгэхээр дандаа тэр бохирдож болох бохирдолтой хэсгүүд одоо тий энэ зах зээлээ дагсан ч гэдэг юм одоо наран туулцахын хойдлын тэр магасын амны ард талч гэдэг юм уу дандаа ийм цэгүүдийг сонгосон учраас өндөр гарч ирсэн шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тэгээд тэр зорилттой цэг гэсэн үг үү? Зорилттой цэгүүд гэсэн үг. За тийм учраас тэр 55% та одоо хүн металлын бохирдол гараад ирж байна гэж хэлж штэ тий гарч ирж байна. За тэгээ эндээс бас их онцгой юм хэлнэ л дээ. Яг үхээр ер нь бол яг хар туулга за хороомын үзүүлэлт бол өндөр гарч ирсэн одоо датанууд бол бас 31-32% дээр бол гараад ирсэн. Бүр 2023 2024 оны хугацаанд юу хэлэх гээд байна гэхээр манай Монгол улсын төв тийм ээ төвийн бүс за Улаанбаатар хотод одоо асар их хэмжээний бороо орсон. За нөгөөх чинь бол 23 24 онуудад бас 2 жил дараа нь одоо Улаанбаатар хотын хэмжээнд усаа барахгүй тийм устай үерийн мэхтэл байсан шүү дээ. Тэгэхээр тэр өндөр газраас намдор цэгүүдээ дагж одоо бидний сонгосон цэгүүд бол дандаа л одоо тэр намдор бохирдолтой нэг тийм л цэгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр өндөр газраас намдор руу тэр усны зөөгдлөөр тийм ээ одоо энэ ил үнс тоос органик бодис үлдэлч гэдэг юм эдгээр урсаж ирж үүссэн байна гэсэн тийм тооцоо судалгаа байна л да. Тэр юу гэлтэж чинь гэсэн чинь одоо боор гэдэг элемент. Хүн металл тий. Тэгэхээр боорын агуулмж одоо нийт авсан цэгийнхаа 76% дээр бүр одоо хүлцэх хэмжээнээс өндөр гараад ирчихсэн. Тэгээд энэ юу вэ гэдэг талаар одоо бид нар бас энэ нэг нийслэлийн эрүүл мэндийн газарч гэдэг юм энэ талаараа цаашаа судалгаа хийгээд энэ боор гэдэг элементээр ингээ өндөр гараад ирсэн байна гэсэн тооцоо байдаг. Бидний яг тооцоо судалгаагаар бол ер нь бол органик бодис үлдэгдэл юм аа. Энэ л одоо үлдэгдэл тэгээ үнс тоосны агуулмж байдаг. Тэгэхээр нөгөө Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэгтэй шууд холбоотойгоор тайлбарлах гэдэг юм. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэг маань ерөөсөө 10 сараас одоо 4 сар хүртэл үргэлжилж штэ тийм ээ. Нөгөө л органик нэгдэл нөгөө үнс тоос нөгөө нүүрснээс чинь гардаг л үлдэгдэл. Тэгээд тэр үлдэгдэл тэр тооснууд бидний нүдэнд харагдахгүй тэр тоос үнсчил чинь өндөр газараас намдар газар руу зөөгдлийн хувьцаанд ирж бий болол. За тэгэл тэнд боорын агуулмж хөндөр гарч ирээд байна гэсэн тийм тооцоо судалгаа гарч ирсэн байгаа. Тэгээд энэнийхэн талаар
бас нэлээд мэдээ материал дээр ажиллаж байна л та бид хэд. За маш их баярлалаа. Тэгээд бохирдлын шалтгаанууд, бохирдлын төрөл, одоо төрөл нь юу гэдэг юм болоо гэж та түрүүнд дурдлаа шүү дээ, тий. Тэгээ одоо энэ нөгөө хөрсний бохирдол нь одоо юунаас болж, одоо юунаас шалтгаалж одоо үүсээд байгаа юм болоо? За ер нь бол ингэдэг одоо энэ дэлхийн том хотууд гэж ярих юм бол одоо тий энэ Итали, энэ Ром энтергээл ингээ ярина шүү дээ. Тэгэхэд бол одоо дэлхийн эднэр чинь бол одоо 2000 жилийн түүхтэй энтергээд яг л нэг зэг дээрээ нэг газраа л одоо байцсан газруу. Тэгэхэд одоо тэдний тэр орчмын тий одоо хөрсний бохирдол одоо ямар хэмжээнд байдаг бол гэдэг талаар бас пейпер энтер уншсан л та. Тэгэхэд манайх бол одоо харьцангуй сүүлийн 100 жилд нэг 150 жилийн л тийм хугацаанд одоо яг суушчихсан. Тэгэхээр бохирдлын асуудал ерөөсөө л гагцхүү ганцхан энэ антропоген буюу хүний үйл ажиллагааны нөлөөтэй шууд холбоотой юм а гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ хүний үйл ажиллагааны нөлөө гэж ярихад одоо энэ тий газар тариалангийн бохирдол гэж байна. Бид нар тэр ярина. Газар тариалан дээр яг бохирдол гэж ярьж байгаа нь тэр ч одоо мэдээ тармил ургамал тий өсгөжүүлэхийн тулд өндөр болгохын тулд их мас авахын тулд тий тарьж байна. Тэгэхээр тэнд чинь одоо бас л химийн бодис хэрэгэлдэг пестицид. Нөгөө хөрсөнд үлдэх пестицидийн үлдэгдэл үйлчлэгээ гэж ярих юм бол бас газар тариалангийн бохирдол болж байна. За хот сүрэн газар дээр бол одоо бүр ойлгомжтой тий одоо энэ хог одоо ахын хаягдл энэ гэл одоо төмөн төрлийн юм байна. За мөн уул урхаа дээр яригдж байна. За мөн бэлчээр дээр хүртэл яригдах асуудал болсон. За одоо ялангуяа сүүлийн жилүүдэд энэ бэлчээр за ингээд нийгмийн эдийн засгийнхаа хувьд бол ингээд доктортгуул яваад байна л да. Тэгэхэд одоо энэ түүхийн эдийг асар хэмжээгээр нь хайж ийн хоёр дахь түүхийн эдийг л одоо энэ толгой гэдс тий одоо энэ малын арьс ширг ингээд хаягж байна. Тэгээ эндээс үүдсэн энэ хромын бохирдол гэж одоо бас тэгж энэ үүлжээ хавржааны зэгүүдээр бас энэ булсан тий энэ арьс шир түүхийн эдээ дагсан бас бохирдлууд үүсэж байна. За гол нөлөөлж гол одоо онцлог бол ерөөсөө энэ Улаанбаатар хотын хөрсний бохирдол. Тэгэхээр манай энэ Монгол улсын хэмжээнд одоо Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 1980 оноос эхлүүлээд ер нь хийсэн судалгаанууд байна. Орсын экспедиц за манай хуучин одоо багш нар тий одоо энэ дорж хот багш Батшиг багш магш гэдэг одоо манай том багш нар бол одоо хийсэн судалгаануудаа 80 оноос хойш ер нь хийж эхэлсэн байгаа юм. Тэгээ одоо иж бүрэн энэ нийслэлийн байгаль орчны газар гэхэд иж бүрэн одоо нэг тооцоо судалгаатай мэдээтэй болёо. Ер нь энэ хотын бохирдол гэдэг болохоо байлаа гэдэг талаас нь ярьж байна л да. Тэгэхээр би энэ дээр бас 2 3 зүйлийн тухай ярина. Хөрсний бохирдол гэж ярих юм бол бид нар нэг талтай их азтай хүмүүс. Яг үхээр манай Монгол орон эрдэс уур амьсгалтай л гэж би яриад байна тий. За харьцангуй өндөрт байдаг 1200 м-ээс дээш өндөртэй байна. За бүр говьтай аймагт 2000 м-ээс дээш өндөртэй байна. Яг үхээр ерөөсөө жилийн 4 өдрөд эрдэс уур амьсгалтай. За тэнд ерөөсөө явагдах биологийн процесс бол 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд л явагдаж байна. Нөгөө хөрс үс процесс ч гэдэг юм уу ярихад. Тэгэхэд юу хэлэх гээд байна л да. Тэр хөрсөн бүрхөвчийн тухай яагаад энэ бохирдолд ороод л өнөөдөр бид нар энэ одоо экваторын бүсийн орнууд энэ Африк гэдэг юм ингээд энэ гидсний өвчнүүд ингээд сүд болчихгүй байгаад байгаа нь ямар ач холбогдолтой вэ гэхээр бидэнд өөрөө байгалаасаа цаанаасаа тэр фиторемедишн буюу тэр ногоон ургамлаар тэр хөрсөнд байгаа хүн металлын бохирдлыг хөрсний бохирдлыг одоо гадагшлуулдаг тийм чухал аз тохиол байна. Юу гэж хэлэх гээд нэхэр энэ гэр оролт байдаг одоо гэр ороолол буруутгаад байна шүү дээ тий одоо үнс тоос ингээл нөгөө угаац гэл ингээл ил задгаа хайдаг тэгээл машины одоо утаа тортог олон л хүчин зүйлийн нөлөө шүү дээ дандаа л хүний буруутаа үйл ажиллагаа. Тэгэхээр дээж авдаг дээж ангууд хавар айхтар өндөр гарч ирэл намар нь багсаа гараад ирчдэг. Тэг ялангуяа энэ биологи үзүүлэлтүүд хүний металл гэсэн нэгдэг. Тэгсэн чинь одоо дороотсон газар дээр бол ерөөсөө л тэр нэг дороотлын одоо ургамлан бүрхөвчүүд урган штэ одоо шарилж голдуу те Артемизагийн төрлүүд шарилчны төрлийн ургамлууд их ургадаг. Тэгэхээр тэр шарилж ингээд судалгаа хийгээд үзээд хахаар тэр шарилж хөрсөнд байгаа хүн металлыг өөрийнхөө ногоо маасаар дамжуулаад тэр яон солилцоо штэ те одоо эрдэс хэлбэрт оруулаад те яон солилцоо буюу тэр хэлбэрт нь оруулаад ингээд тэр хөрсний хүн металлыг гадагшуулдаг гэдэг. Тэгэхээр тэр хүн металлыг яаж гадагшлуулдаг нэхэр ерөөсөө шимтгийллийн бодис муудчихсан, элэгдчихсэн, эвдэрсэн хөрс хасар хэмжээгээр дороотдаг, хамгийн хурдан дороотдаг. Тэгээд тэр дороочин гэдэг маань ерөөсөө ургамал хоолно. Ургамал хооллоод ирэнгүүт ерөөсөө тэр макро микро элемент өвчин шимээрэл эхлээ хооллоод идэг юм байна. Тэгэнгүүт тэр шахагдаад юм уу эдээ дуустын шүү дээ. Хоол эдээ дуусангууд өөр хоол хөрөх юм ингээл хооллохын тулд өсч үрцхийн тулд том болохын тулд ногоомас бий болохын тулд хоол ирэн хайна. Тэгэнгүүт тэнд байгаа хүн металлаар хоолж эхэлдэг. Тэгэнгүүт шимжээлийн бодис зогцсон дороотсон одоо энэ гэр орооллын хөсүүд байна шүү дээ. Тий одоо гүйцээгүй машин дээр явдаг энэ илэгдүүлчихсэн газрууд дээр л одоо тэр ногоон ургамлаар
ногоо ургамал буюу тэр одоо тэр ялангуяа тэр шарилж маш их хэмжээний хүн металлыг өөр гадагшлуулж байна. Тэгээд одоо тэрийг 9 сар 10 сард нөгөө манайхан чинь энэ ногоон байгууламжийн төсвөөс айжилдаг шүү дээ. Тэгээд нэгдсэн хогийн зэг дээр аваачаад өвлөсөн хогийн зэг дээр аваачаа шатаач чинь. Тэгээд тэр ер нь бол витамин болж байна. Би энэ талаар юу гэж хэлэх гээд байна гэхээр манай Монгол улсад энэ одоо тэр хог хаягдлын тухай одоо хууль тийм энэ хог хаягдлын тухай тэр ялангуяа энэ витамин хийсэн одоо зориултын бос гэдэг юм энэ байдлаар хийсэн тэр ногоон ургамлыг л одоо устгадаг юм байгууллагуудыг олон болоос л гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь бол Мерсер тийм судалгаа хийдэг эрдэмтэд бас нэмэгцээр байгаа гэж сонссон. За энэ ташрамд хэлэхэд танд. За тэнгуүдээ та түрүү хэллээ шүү дээ нөө шалтгаанууд орон нутгууд те ялангуяа малчид маань малынхаа түүхий эдэг ингээ булшилж байна. Энэ нь болохоор хөрсний бохирдлыг одоо үүсгэж байна. Уул уурхаанууд маань одоо юу гэдэг олборлолт явуулаад дээрэс нь хөрснийхээ эвдэрлийг одоо бохирдлыг үүсгэж байна гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод бас агаарын бохирдол тоос тоосон зураас хөрсөнд ингээ нөлөөлөө бохирдол үүсгэж байна гэж тэгж байна. За тэгээ хот хөдөөгүй л ингээл нөгөө бохирдол үүсээд байна шүү дээ тий. За энэ шалтгаануудын төрөнд та нэлээд дурдаад өглөө. За тэгэхээр одоо нэгэн тал ингээ бохирдол үүссэн юм чинь бид хэд одоо ямар арга хэмжээ авах вэ? Энэ бохирдлоос одоо сэргийлэх арга зам ч гэдэг юм уу бууруулах арга зам гэж байд юм болов уу? За яг гоо тэгэл их олон зүйлийн тухай ярина л да бидэд. Тэгэхээр сая ингээл ингэж энэ хурч яагаад одоо ингээл шарил зөвлөөл унуудаад гэж хүмүүс бодно шүү дээ тий. Тэгэхээр яг гоо зөвлөж байгаа юм биш л дээ энэ гоо байгууллагын тухайд бид нэр одоо өөрөө нөхөн сэргээгээд ингэж чадахгүй байгаа юм чинь тэр байгууллагын ургамлыг л одоо байгалаар нь ургуулад тэгээд тэр яг одоо нөгөө шарилжны үнэр гардаг тий тэр өмнөх үе шатнаас өмнө л сайхан устгах хэрэгтэй байгаамаа л гэж хэлэх гээд байгаа юм. За хоёрдугаар талаар таны тэр асуусан асуултуудад хариулахад бол одоо энэ хөрс хамгаалах хуулийг одоо энэ хэрэгжилтийг аюу тийм төгс боловсронгуй сайн болгомоор байна. Тэгжиж одоо энэ хуулийн дагуу бид нар одоо чанд сайн явуулахгүй бол энэ хөрс хамгаалалт зөвлөлтөө сэргийлэх хуулийн төслийг ингээд танилцаад үзсэн. Ингээ ажиллахад бол одоо тэр хуулийн хэрэгжилт манай Монгол орны хэмжээнд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд үзэхэд бол одоо тэр 85.7% хэрэгжээгүй байна гэсэн тийм үр дүн гарч ирсэн. Тийм тэгэхээр асар тийм аахтар одоо энэ хууль хэрэгжил байдаггүй юм байна гэдэг. Одоо жишээ нэг нөхөр хашаандаа тийм ээ одоо машин задалдаг тий тэр машины тос техник ингээл асгадаг. Тэгээ эргээд нөгөө хашаагаа зараал явчихдаг. Тэнд одоо ямар зэрэг одоо нөхөрсийг нөхөн сэргээсэн ийм тохиолдол ийм одоо арга хэмжээнд алга байна. Нэг бол нөхөр одоо хувьдаа уулуурхаа хэрхэлдэг. Тэгээд нэг биологийн нөхөн сэргээл биологийн нөхөн сэргээл хийсэн болоо алга болдог. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг айгүй тийм сайн хангах талаас нь бас ингээд одоо ярмаар байна л да. Тэгэхээр ер нь бол ингэж энэ одоо Монгол орны одоо хөрсөн бүрхөвч бол одоо дороотчод байна, илэгдээд байна, эвдрээд байна. Түрүүнд уулуурхаа дээр ч гэсэн хөрсний илэгдэл гэдэг бол одоо арай өөр зүйлтэй. Илэгдэл гэх юм бол одоо тариалгын төлбөр бэлчээр дээр яригддаг асуудал. Эвдрэл гэх юм бол одоо тэр худ сүртгэж одоо янз бүр болгодог тий. Уулуурхаа гэж ярих юм бол одоо ерөөсөө энэ Монгол орны хөрсийг одоо дороотлол гэж нэг үндсэн ойлголт ярих хэрэгтэй. Тэгэхээр Монгол орны хөрсийг дороотуулаад байгаа гол салбар бол одоо мал аж ахуйн салбар байна. Бид нар одоо манай Монгол орны энэ нийт сая 500 км нутаг дэвсэг гэж ярих юм бол ойролцоогоор 60 орчим сая мал одоо тийм байх бүрэн дааз одоо боломжтой гэж үзэж байгаа хөө хөрсөн бүрхөвч байгаа хувьд бол тэгэхэд одоо 90-95 сая 100 сая малтай болчиход байдаг. Одоо нэг дахин ихчээд шүү дээ тий. Тэгэд энэ талаараа бас бодох хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор энэ хөрсийг тэр бохирд илэгдүүлээд байна, эвдрүүлээд байна гэдэг энэ олон асуудлуудыг бол одоо нэг тухайд нь бид нар ярих хэрэгтэй маа. Тэгэхээр өнөөдөр юу гэж ярих гэдэг нь гэхээр энэ уулуурхаа дээр гэж ярих юм бол дандаа л хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа. За нөгөө ахын хойг аягдл айл задгаа хайдаг ч гэдэг юм одоо нэгдсэн төвлөрсөн цэгмиг байхгүй ийм үүднээс болоод одоо хайдаг. Тэгэхээр хөрс гэдэг өөрөө тийм байгалийн гайхалтай эрүүлжүүлэгч одоо биш байхгүй юу? Яаж нэхэр одоо манай дэлхийд дээр ойролцоогоор нэг 7 орчим тэрбум хүн амьдарч исэн. За одоо амьд организм өөр амаалан амьтад юу гэдгийг ярих юм бол одоо хичнээн тэрбум байх юм блэ тий. Тэгэхэд
тэр бүгд зүгээр л одоо хөрсөндөө шингээгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар дандаа л одоо тахаллаа, өвчин, хортон одоо юу гэдэг те ямар нэгэн нөлөөлөл болж хөрсөндөө орсон. За тэдгэрийг бүгдийг хөрс эргүүлж үлчихсэн. Аюулгүй болгочихсон. Ер нь бол бид нар нөгөө хөрсний хараат гэж ойлгож болох одоо малч бай, хүнч бай те хүнсээч хөрснөөс авдаг ингээд нэгэнд ингээд бид бүхэн хөрснөөс ингээд хараад хөрсний одоо хамааралтай байгаа дэж штэ. Тэгэхээр одоо ингээд айгүй чухал сэдв болоод байгаа өнөөдөр хөрс тэр дундаа энэ бохирдлоо штэ те. Хүн болгон хөрсөө хамгаалах хэвээр тий аж ахуй нэгж болгон хөрсөө хамгаалах хэвээр одоо яавал л одоо хөрсөндөө ээлтэй эерэг байх уу гэдэг дээр хүн болгон л анхаарч ажиллах хэвээр гэж зөв үү? Яг зөв. Тэгэхээр ингэх гээд байгаа. Ерөөсөө л энэ хөрсийг одоо би зөв тий одоо нөхөн сэргээх эргээд хуучин хэвэнд нь оруулах тий одоо энэ байдалд хүргэе гэж ярьж байгаа бол бид нэр ерөөсөө л энэ зөв дадал эзэмшүүлнэ. Ялангуяа энэ 10 жилийн суур боловсролыг тийм ээ энэ боловсролын системд экологийн боловсролыг бүр оруулж өгмөр экологийн боловсрол дотор энэ хөрсөн бүрх өвчтэй яаж харьцах уу, яаж нөхөн сэргээх үү, ийм хурданд оройтдгийм байна. Энэ байгаль орчин энэ талаасаа маш сайн бүр 10 жилийн хүүхдүүд одоо юу гэдэг хэдэн кредит цагаар ч юм уу те нэг хичээлийг бүр оруулж өгмөр санагдаад байгаа. Тэгжээж бид нэр одоо энэ хөрсний тухай энэ хөрсний эмзэг ийм экосистемтэй уур амьсгалтай ийм өндөрт байдаг. Тэгээ ийм хөрстэй улсууд чинь энэ экологийн боловсролыг суур боловсролоос нь эхлээд жоохон хүүхдээс эхлүүлээл өгмөө санагдаад байгаа. Тэгжээж бид нар өнөөдөр энэ хөрсийг бохирдуулахгүй, дороотлохгүй байх талаас нь ярьж болохоор байгаамаа. За ингээд өнөөдрийн танд тавих асуулт маань энэ нүрэ дүрж байна. Та миний саяны тавьсан асуултуудаас гадна те бидэнд ярьж нэмж хэлэх зүйл байна уу? Үгүй яг одоо яригд одоо зөндөөл их юм байна. Тэгээд би хэлэхэд бол ингэж шүү дээ. Одоо манай Монгол орны хөрс гэж ярихад тий. Тэгэхэд одоо энэ хөрсөн бүрх өвчөөс бий болж байгаа одоо бүтээгдэхүүн гэж ярих юм бол 98% нь хөрснөөс шууд энэ хүнсний бүтээгдэхүүний 98% нь хөрснөөс шууд хамааралтай байдаг. Тэгэхээр манайх нөгөө одоо далай там одоо байхгүй мэл да тий. Тэгэхээр тэр далай малаатай гэж ярих юм бол тэр замаг тэ одоо далайн гаралтай түүхий загас жарахаж гэдэг мэдэр бол одоо тэр 2% гүйцэтгэж байна гэж байгаа юм. Манайх бол тэр 98% нь хөрснөө шууд хамааралтай байна. Тэгэхээр тэр хүнсний бүтээгдэхүүний тий. Тэгэхээр их чухал байгаа. Өнөөдөр хүн ам нэмэгдээд идэг хүнсний хангамж нэмэгдүүлэх шаардлагатай тэгсэн хөрсөн бүрх өвчнөд ороотой байдаг гэдэг энэ асуудлыг л онцлж хэлье гэж утсан юм. Ганцхан одоо сантиметр үржил шимтэй хөрс тэ бий болоход одоо энэ манай Монгол орн шиг тийм эрдэс уур амьсгалтай ийм газар 1000 жил 1000 наслцсан өнгөж байх уу гэхдээ энэ тооцоо судалгаа мэдээгээр харахад бол 1000 жил болж иж үүсдэг гэдгийг л одоо хүн болгон сайн ойлгоосэй. Ганцхан сантиметр үржил шимтэй хөрсийг одоо буруу ашиглаа тий. Ингэсэн тохиолдолд бол ерөөсөө 1 секундын дотор л бид нар одоо 20 м/с-ээс илүү салхиар ирэх юм бол тэгээд байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр тийм эмзэг экосистем тэгээд өнөөдөр ганц чимэг хөрс үйлдвэрсэн улс орн гэж байдаггүй штэ. Дандаа байгалийнхаа нөхцөлд өөрөө бий болдог учраас энэ хөрстэй маш их хайрлаж хамгаалж ингэж байхгүй болохгүй гэдгийг л би бүр хүн болгонд хэлж өгье гэж боддог байхгүй юу. За маш их баярлалаа. Маш чухал яриаг хойлоо хэлэлцэж ярилцлаа. Танд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд дахин талархал илэрхийлье. Тэгээ таны эрдэм судлалын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За бид нэвтрүүлгээ энд хүргээд жаргая. Баярлалаа баяртай. За баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа.